Сайн байцгаана уу? Мөнхлөнөө суугтаа тавтай морил та нарыг энэ зуныг дурсамж дөрөн гайхалтай өнгөрөөж байгаа гэж найдаж байна. Нэгэн үзэгч маань K-pop Demon Hunters киног яриад өгөөч гэсний дагуу үзсэн үнэхээр их луунаад нь таалагдсан учраас та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Эрт дээр үеэс гэвэмагаар ахлуулсан аимшигтай чөтгөрүүд хүмүүсийн ертөнцид ирэн сүнсээр нь хоолн тэжээгдэж байх үед хоон мөн гих төрөлхийн гайхалтай дуу хоолойтой гурван бүсгүй гарч ирэн хүмүүсүүдийн зүрх сэтгэлд хайр сэтгэл, итгэл найдварыг бий болгон тэр аимшиг чөтгөрүүдээс хамгаалan үеийн үед хамтдаа дуу хоолойгоороо энэ ертөнцийг хамгаалсан тухай Селин 3 охинд ярьж байгаагаар кино маань эхэлнэ. Одоо үед энэ ертөнцийг хамгааж байгаа Хантрас хамтлаг үнэхээр алдартай эхний гишүүн Мира болох этгээд мөн гайхалтай бүжгэлдэг хоёр дахь гишүүн Зои Америкт өсчихсөн өөрөө үгээ бичдэг рэперчин гурав дахь гишүүн болох Руми өмнөх хамтлагийн гишүүний охин бөгөөд төрөлхийн төгс хоолойтой. Ингээд энэ гурваас бүрдсэн хамтлаг дэлхийн ертөнцийг аимшигтай чөтгөрүүдээс хамгаалдаг. Манай хэдийн тоглолт болж байгаа бөгөөд манай хэд тоглолтын өмнө өөрсдийнхөө энергийг нөхөж аавна гэдэл яг л нохоо гахаа шиг эцэскэж тэрийг харсан нөгөө онгоцны үүслэгч нар нь бүр гайхастай. Энэ үед нь Бобби залгаад охтуудаа хайччваа. Та нарын тоглолт болохоо фэнүүд чинь намайг яг аллаа гэл. Манай гурав одоо л юу болоод байгааг ойлгож байгаа юм. Учир нь манай гурыг саатуулаад чөтгөрүүд айл хизээний онгоцон суулгаад барьцаалаад авчихсан. Та нарыг алаад араас нь фэнүүдийн чинь сүнснүүдийг сорноо гэл. Манай гурав энийг сонсоод за та нартай өнгөрөх цаг зав алга битгий инээдтэй юм яриадэ гэд. Нөгөө чөтгөрүүд чинь стан нэгээр нь нилээн сайн болгож өгөөд өөртөөхөө дуртай гоймон гидэж аваад за гурлаа тоглолт руугаа явъя гэдэл онгоцноос үсэрч байгаа. Энэ үед нь хөөрхий фэнүүд нь манай гурван дуучин хүрээд ирлээ гэл манай гурав тайзан дээрээ гарч ирэл дасархаа дуулаад тэр дуугаараа гайхалтай хоолойгоороо бусдын зүрх сэтгэлд итгэл найдвар хайр сэтгэлийг бадраан бий болгож тэр энергиэрээ аимшигтай чөтгөрүүдээс энэ ертөнцийг хамгаадаг л учиртай юм бэлээ. Ингэснээр манай кино K-pop Demon Hunters байгаа юм. Ялагдсан чөтгөрүүдийн нэг нь газар доорх ертөнцид ирэн гэвэмад болсон бүх юмыг тайлбарлаж хэлэхэд түүний уур хилэнгийн галд автан нас орно. Энэ үед чөтгөрүүд айж уйлж эхлэхэд хэн нэгэн гарч ирэн бидэнтэй тохиролцоо хий. Бид нар бол Хантрас хамтлагтай өрсөлдөж чадах хөгүүдийн хамтлагийг бий болгоё. Харин чи өөрийн хүссэн хэмжээгээрээ хүмүүний зүнсийг ав. Оронд нь бидний өмнөх аимшигтай дурсамжуудыг устгаж өгөө гэсэн хүсэлтийг тавина. Энэ үед октод өөрсдийнхөө тоглолтыг амжилттай болсондоо итгэж ядан гарч ирэхэд тэдний менежер болох Бобби гарч ирээд октодоо та нар үнэхээр мундаг юм а. Чартны 1-р байранд орсон байна. Одоо 2-7 хоногийн турш гайхалтай амраад хүрээдэр гэд тэднийг явуулна. Октод 2-7 хоногийнхоо төлөвлөгөөг гаргачихсан. Бүхэл бүтэн 2-7 хоногийн турш орноосоо босхгүй мөн үзэх кинонуудаа сонгочихсон гэд ярьж байх үед тэдний хамтлагийн ахлагч болох Руми шаал өөр төлөвлөгөөтэй тоглолтын хувцас өмсөд гараад ирчихсэн чинь Мира Зои хоёр яа гүү ээлгүүдийн амарн үсттэй гэдэл нөгөө хоёр тоглолтын хувцсыг өнгөсөн манай хоёр охин уйлаастай. Тэгсэн манай хэд маань Хантрас хамтлагийнхаа шинэ Golden гих дууг олон нийтэд цацчихсан нөгөөх нь хүмүүст маш их таалагдаад хитрхи хандлт авсан. Энэ дууныхаа нутаг нь тэдний өөрсдийн амьдрал буюу итгэл найдварын тухай. Ингээд манай гурав ярьцлага өгж явах ба Golden-гийн тоглолт өнөө орой болох нь та нар заавал ирээрэй гэд бүгдээрээ баярлж байх үед нэг өрөөнд Руми маань ганцаархнаа сэтгэлд өгчгсөн байдалтай би үүнийг хийж чаднаа гин. Ингээд хоёр найзтайгаа бэлтгэлээ хийж байх үед харамсалтай нь хоолой нь гарахгүй маш их өвдөн. Энэ үед гадаа тэдний хүлээсэн галзуу фэнүүд нь хүлээгээстэй. Руми өөрийгөө тайвшруулан талент харсан нөгөө биенд нь байгаа хэн айл хизээний хоолойд нь тулжсан. Үүнийг харсан Руми байж ядан маш хурдан гүн бага насаа бодоход тэрээр айл хизээний энэ хэн биен дээр нь гараад ирчихсэн. Түүний Селин чи наадгыгаа нууж бай. Хинт ч битгий хэл найзуудтай ч хэлж болохгүй. Чи үүнийг хизээ нэгэн цагт устгахал болно. Гэвэмаг ялах юм бол чиний хээж гсэн алга болно гэсэн зүйлийг түнд хэлсэн. Ингээд тэрээр өөрийгөө багаар чөтгөр болж байгаа гэдгийг мэдэж авсан хэрэг. Гэртээ ирсэн хоёр найз нь битгий санаа зовоо Бобби бүгдийг зохицуулчих нь харин чи над хоолоогоо л идгээ. Гурлаа хэд хоног сайхан амраагаад чиний хоолойг идгээ гэж ярилцсны эцэст манай гурав маргааш нь маш сайн тан зардаг эмчдэр очино. Нөгөө эмч нь үнэхээр инээдтэй нүдээ том болгож харснаа.
Чи юм нуудаг хүн байна. Урдаа хаан босчихсон юм уу гэж хачин юм ярьж байснаа. За би та гурвыг гэж бодоод л нэг тан өгье гэд манай гурав тангаа авцсан бөөн баяр гудамжинд явж байсан. Үнэхээр гайхалтай халуухан дөрвөн залуу гарч ирнэ. Тэднийг харсан Мира Зои хоёрын нүд нь одоо яаж ч хувраад байгаа юм бүү мэд. Ингээд Рүми за болоочтой октоудаа гэсэн арт талд нь вау үнэхээр хөөрхөн залуу. Ингээд манай Рүми нөгөөдгтөө мөргөлдөөд арай гэж тэнэг царайлаад унтсан нөгөөдг нь амар хөөрхөн туслах байгаа юм шиг босноо. Замаа харж яваач гэд муухан аашлаад явна. Манай гурав ёо ямар муухан ааштай царинаас цаашгүй бөөлж сүрмээр залуучууд вэ гэдэл яриа явж исэн. Нөгөө хэд нь гудамжинд дуулаад бүжиглээл олны анхаарлыг татаал нэлээд хэдэн шүтэн бишнэгч нартай болно. Манай гурав үгүй энэ ч одоо юу илээгээ сайн хараадсан. Тэдний арсны цанаас чөтгөрийн нийл ягаан хэн харагдана. Ингээд чөтгөр гэдг нь мэдэгдчихсэн нөгөө хэд чинь сайн уу бид нар бол Саажа бой гэдэг шинэ хамтлаг байна. Бидрийг дэмжмээр байвал оройны тоглолтын дээр хурж ирээрээ гин. Ингээд манай гурав за чөтгөрүүд гэдгийг мэдсэн учраас тэмцэх хэрэгтэй гэд өөрсдийн тулааныхаа хувцас нарыг өмсчихсөн. Тэр хамтлагийг мөрдөөд төлөвлөгөө зохион нэвтрүүлэг дуусгаар байрж аавна гэд нуугдаад байж нөгөө хитэн мэдчихсэн бид нар дээр хаантар самтлаг хүрээд ирчихсэн байна. Та бүхэн буугаад ирээч гээл бид нар та бүхнийг маш хүндэлдэг шүү. Танай хамтлаг байгаа учраас гэл би биендээ сөхрөөд хамгийн сүлд нь нэвтрүүлэг дуусна. Ингээд тэр хит хаашаа алга болчихв гэд нөгөө хитэ чинь араас нь мөрдөөд халуун усны газар ороод ирсэн амар олон чөтгөрүүд гарч ирэн манай гурвлуу дайрна. Рүми Саажа бойс хамтлагийн алагч Жинүүгийн араас хөөцөлдөх бол манай хоёр ар талаа хамгаална харамсалтай нь хитрхи их чөтгөрүүд Жинүүг барих гад хитрхи их улайрчсан Рүмигийн чөтгөрийн хээг нь Жинүү харчин ингээд найзууд нь түүний хээг яг харах гэж байхад нь Жинүү түүнийг хамгаалan урагдчихсан хэсгийг нь боож өгнө. Хизүүхэн байдалд орсон найз нар дээрээ Рүми очин тэр гурав хамтдаа чөтгөрүүдийг хөнгөн ялна. Харин Рүмигийн чөтгөрийн хээг бодон гайхан алхаж байсан Жинүүг Гивима дуудан харанхуй ертөнцид айл хизээний хүмүүсүүдийн сүнсийг аваад эхэлчихсэн. Мөн чиний төлөвлөгөө биелнэ гэж үнэхээр ботсонгүй. Чи ажлаа тун сайн хийж гин гэж Жинүүг урамшуулна. Октод хотын энерги айл хизээний чөтгөрөөр дүүрсэн байна гэдгийг хараад гайхаа зогсож байхад нь Бобби орж ирэн энэ Саажа бой гэд хамтлаг үнэхээр од болж байна октодоо хідүүлээ юу хийх үү гэсэн манайхэд бид нар тэмцэх хэрэгтэй. Бид нар шин дуу гаргаад Саажа бой гэсэн хамтлагаас өөрсдийнхөө фэнүүдийг булааж авах болно тийм ээ гэд ажилдаа орцгооно. Рүми өрөөндөө орж ирсэн тагтан дээр нь малгайтай шувуу юу илээ гэ оцсон нөгөөдг нь гурван нүдтэй. Танаас нь бүр бар гарч ирснээ хилэн дотроосоо захиа гаргаад өгчнө. Ингээд захиагийн уншсан Жинүү өөртөө нь уулзахыг хүссэн байдаг. Очоод уулзсан Рүми би чамайг алах ёстой мó чөтгөр гээл дайрсан. Нөгөө Жинүү нь чи чөтгөр болон ангуучи ирлээ цэргүү яаж юм байх боломжтой гэж эхлэр чи Гивимагийн дуу хоолойг сонсдог хэрэгүү гэсэн нөгөөдг нь үгүй би ямар ч дуу хоолой сонсдгоог нь харин Жинүү өөрийгөө 400 жилийн өмнө гудамжны ядуу дуучин байсан харин Гивима өөрийнхөө сүнсийг худалдаж аваад гэр бүлийг нь бүрэн бүтэн аз жаргалтай амьдруулна гэсэн боловч өөрийнх нь гараар гэр бүлийг нь хаяулан өөрийнх нь сүнсийг авсан тухайга Рүми тэлхэд Рүми түнд нь итгэдэггүй. Манай гурван охин Саажа бойсын эсрэг дээстүү гарган өөрсдөө илүү их хичээх хэрэгтэй гэж урамшуулахын зэрэгцээ тэднэртэй байнга фэнүүдээ авах үгүүдээр өрсөлдөж чөтгөрүүдээс хүмүүсийн сүнсийг хамгаалан тулалдаж Жинүүгийн хэлсэн үг Рүмигийн толгооноос гарахгүй Жинүүч Рүмитэй уулзахыг хүссэн захиагаа тасралтгүй явуулна энэ үед нөхцөл байдал улам л мууцаар манай гурав алдсан фэнүүдээ олж авахын тулд гарын үсгийн өндөрлөг зохион байгуулсан ч түүн дээр нь Саажа бой ирнэ айл хизээний тал фэнээ алдчихсан манай хэд хамтдаа сууцгаая гэд суусан Жинүү Рүми хоёрыг юм ярьж байхад нэг фэн нь та хоёр нууцаар үерхтэй юм шүдтэй л гэж авсан. Рүми түүнд чи бол өрөвдөлтэй амтан гэсэн Жинүү бид нар зүгээр л Гивимагийн хяналтанд байдаг амьтдаа л гэж хэлнэ. Рүми Жинүүгээс дахиад захиа хүлээж аваад байж байхад нь түүний өрөөнд Мира орж ирэн чи сүүлийн үед нэг л өөр болоод ахын чи биднээс нуусан зүйл байхгүй үстэй гэсэн Рүми үгээл гин гадуур нөхцөл байдал уламжлалт ордож хүмүүсүүд алга болж сүнснүүд нь Гивима дээр очисоор Рүми эцэст нь Жинүүгийн урилгыг зөвшөөрч тэр уулзалтан би өөрийнхөө алдааг өөрөө засах болно харин чи надад туслаад намайг дэмжээд өг гэж түүнд буугавч өгөхөд нөгөөх нь амар хөөрхөн гарнаас нь барин би зүгээр л буугавч чинь авах чийсэн шүү гээл манай хоёр бандцгаана. Удахгүй айдал аваарс болох гэж байхад Рүми октооддоо энэ Саажа боён эсрэг хийсэн дээстүү болохгүй байна. Энийг болцгоё гэхэд
Чөтгөрүүдийн маш хүчтэй энергийг мэдрэн манай гурав очих үедээ Мира Румиг өөрийг нь яагаад ингэж өөрчлөгдөд байгааг нь асуухад Руми найз нартаа дөрвтэй хариулт хэлсэнгүй. Ингээд тэд арай ч өнөө ингэж тулалдан Румигийн сонирн байгаа байдалд нь найзууд нь урам хугарна. Руми Жинүүтэй уулзсан би бол алдаа байсан. Гивима намайг хараажсан. Би амьдралынхаа турш бүхий л хүмүүсээс найз нөхдөөсөө өөрийн энэ чөтгөрийн талаа нууж ирсэн. Үүндээ би маш их харамсаж байна гэдгийг сонсон Жинүү. Чи бол алдаа бишээ, чи бол итгэл найдвар. Чи өөрөөрөө байхдаа илүү хүчтэй. Би чамд туслах болно гэж хэлэхдээ би чиний ачаар Гивимагийн дуу хоолойг сонссонгүй гэд баярлаад тэр хоёр сална. Гивима Жинүүг доод ертөнцөд авчран чи яаж Румитэй хамтарч надаас ургаж зүхтаж чадна гэж бодож байна. Чи өөрийнхөө гэр бүлийг өөрийнхөө сайн сайхны төлөө л хайсан. Чиний дотор угаасаа чөтгөр байгаа гэж хуучин дурсамжийг харуулна. Руми найзуудаа өмнө нь үнэхээр муухай ханддаг байсан тухайга бодон тэднээс уушлалт гуйж өөрийг нь өөрчлөгдөж байгаад маш их уучлаарай. Гэхдээ бид хамтдаа байхдаа илүү хүчтэй байх болно. Заавалжгүй Гивимаг ялан Айдл аваацын тэрхүүн байрыг авцгаах болно гэд манай гурав зориг шулуудна. Хөтлөгч Сажа Боёг зарлахад тэд нэр тайзан дээр байсангүй. Ингээд Хантерс хамтлаг дуулахаар болон манай гурав тайзан дээр гарч ирэн үнэхээр гайхалтай дуулж Руми маань өөрийн гоцлолоо дуулж байх үед гівгэн гэрэл унтран тайзны ард байсан Зой Мира хоёр Руми санаа зовон гүн. Харин тайзан дээр Румитэй хамт Зой Мира хоёрын хуулбарууд нь түн рүү маш аимшигтайгаар дайрж хувцсын тайлан жүтгэрийнх нь хээг нь гаргаж ирээд чихэнд нь чи бол чөтгөр гэж шивнэхэд сонссон Руми төвчж чадалгүй тайзнаас гүн. Харин энэ үед нь хоёр найз нь харахад Руми надад итгэж би энэ бүхнийг өөрөө бүгдийг засах байсан. Жинүү надтай хамтраад хийх байсан гэхэд найзууд нь чи биднэрт худлаа ярьсан байна. Жинүүтэй хүртэл нийлээ юу гэд түүний эсрэг зэвсэг байран зогсно. Үүнд урам нь хугарсан Руми Жинүүг хайж олон очиж чи үүнийг хийгээгүй гэж хэлэж хамтдаа Гивимаг ялах байсан. Чи бол сайн хүн гэхэд Жинүү би муу хүн. Өөрийнхөө зугаа цэнгэний сайн сайхны төлөө гэр бүлээ оргичихсон. Бич тэр чич тэр хоёулаа чөтгөр гэхэд Руми үгүй би чөтгөр биш гэд түүн рүү уурлана. Хантерс хамтлагийг тарсныг сонсон фэнүүд нь итгэл найдвараа алдан Гивимагийн аимшигтай ховсонд орон түүнд сүнсээ өгөхөр явцгаана. Энэ дунд нь Мира Зой хүртэл орчин. Итгэл найдвараа алдсан Руми эгч Селин дээрээ очиод өөрийг нь алахыг хүсгэд Селин үгүй би чиний ээжэд тангарсан. Би чамайг аварна гэж хэлсэн. Чи энэ бүхнийг бүгдийг нуу. Чи бол Хантерс гэхэд үүнийг сонссон Руми тийм ээ би Хантерс мөн чөтгөр гэд өөрийн хүчээ ашиглан Гивимагийн байгаа газар очино. Харин чөтгөрүүд өөрсдийн ялалтандаа баярлан дуулж бүжиглэж хүн бүрийг Гивимагийн гал руу орж сүнсээ өгцгөө гэхэд Руми гарч ирэн чи бид нарыг хизээж ялахгүй бид бол ангууч нар гэд дуулж эхлэхэд найз нарынхаа сэтгэл зүрхэнд түүний итгэл найдвар гэрэлтэн. Ингээд найзууд хамтдаа Гивимагийн эсрэг босч ирэн таарсан бүх чөтгөрүүдийг устгах нь. Харин энэ үед нь Гивима маш ихээр уурлан Руми руу хүчтэй галаар туригахад Жинүү түүний урдуур орж хамгаалan би чамд итгэх ёстой байж чиний дуу хоолой итгэл найдвар миний сүнсийг хүртэл чөлөөллөө гэд ам өргөдөн. Үүнд харамссан Руми маш ихээр хүчтэйгээр өөрийн энергээ цуглуулan хүн болгоны итгэл найдварыг цуглуулan хоёр найзтайгаа нээж нэг цохилдоор аимшигт Гивимаг үгүй хийж хүн болгоныг чөлөөлж чадна. Румиг найзууд нь байгаа чигээр нь хайрлан хамтдаа октод цагийг гайхалтай өнгөрөөж явхдаа тэдний фэн октодыг харан баярлаж тэдэнтэй уулзаж байх нь нөгөө шувуу бар хоёр харж байгаагаар кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Түгэж чадхаараа түгээцгээе.